Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ пряник буюу мөөхийг хэрхэн гэртээ хийх талаар тайлбарлаж хийж үзүүлье. За, орох орцыг нэг бүрчлэн тайлбар хэсэгт бичсэн байгаа. За, гурилаа 2 хэсэг хуваана 250 г 1 кг-аар нь. За, ингээд 250 г гурил дээрээ 500 г элсэн чихэр хийн. За, энэ элсэн чихэр маш их санагдаж байж магадгүй, гэхдээ тийм хитрхи их чихэрлэг болдгүй. Яг өөрөөсөө хасаад хийж болно. Дээрээс нь нэг чимэх давс хийгээд ингээд сайтар элсэн чихэр гурил хоёроо хольж өгнө. За, энэ пряникийн тест маань зураг маань чанмал заварины тест гэж хэлдэг те. За, энэ чанмал тест гэж орчуулж болохгүй юу? Тийм тест учраас за эхлээд сүгээ нэлээд сайн халаанд баг буцламтхай болтол нь халаана. За, ингээд түрүүний гурил элсэн чихэр хоёр дээрээ буцламгай сүгээ хийгээд ингээд сайтар хотгож хольж өгнө. За, ингээд холихдоо гурилынхаа бөөгнөрлийг нь арилтал нь нэлээд сайн хотгож өгнө. За, ингээд дээрэс нь ванилийн сахар хийн. За, ванилийн сахар бейкинг паудер 2 яг жинхэнэ орцон дээрээ 4 ут гэжсэн. За, бас грамаар нь бичсэн байсан учраас грамаар нь бичиж оруулсан. За, ингээд дээрэс нь ургамлын тосоо хийж өгнө. За, ургамлын тос маань амт өнөргүй тос байвал гоё амттай болдог шүү. За, ингээд сайтар хотгаад ингээд за зурмгаа зурах дараагийн шингэн бол өндгөө хийн. За, энд нийт 4 өндөг орж байгаа. 4 өндөгний маань 2 нь бол бүтэн орно. За, бусад 2 өндөгнийх нь өндөгний шарыг ашиглана. За, өндөгний цагааныг гадуур нь түрхэлгэнд ашиглах учраас өндөгний цагаанаа тусад нь хөрөгчөнд хийгээд тусад нь аваарай. За, ингээд ерөнхийдөө зурмаг зурах усмал маань бэлэн боллоо. За, маш сайтар хотгож өгнө. За, одоо ингээд зурмгаа зуръя. За, гурилан дээрээ бейкинг паудераа бүгдийг хийгээд сайтар хотгож өгнө. За, гурилаа нэлээд хэдэн удаа таслаж хийгээд зурангаа гурилынхаа хэмжээг тохируулаарай. За, миний хувьд бол хэл 250 г гурил жинхэнэ энэ орцоороо орсноос би дээр нь 200 г гурил өшөө нэмж хийсэн байгаа. Тэгэхээр газрын гурилны өөрийнх нь чанараас шалтгаалж бас их бага хэмжээгээр орно. Тийм учраас гурилаа багаар хийгээд тохируулаад зураарай. За, энэ удаагийн энэ пряник маань маш зөөлхөн амттай. Яг гэвэл юм чанмал тестээр хийж байгаа учраас текстээр зурмгаар хийж байгаа учраас маш зөөлхөн. Өөрийнх нь нэр нь тийм нежны гэж орсоор хэлсэн байсан. Зөөлхөн гэсэн нэртэй. За, бид нарыг жоохон байхад бол пряник гэдэг нэртэйгээр зарагддаг гэсэн. Одоо бол сүүлийн үед мөөхи гэж нэрлэдэг болсон байгаа тийм ээ. За, пряникийг хийх амт бол маш олон янз байдаг. Ихэвчлэн зөгийн балтай мөн синамон энэ хийж амталж хийдэг байгаа. За, энэ удаад ямар нэгэн амтлагчгүйгээр тийм маш зөөлхөн амттай тийм пряник хийсэн байгаа. За, ингээд гурилаад зураад бүгдээринг нь ингээд уусмалтайгаа нэгдээд ирэхээр нь маш том хэмжээтэй учраас 4 хуваагаад дахин сайтар нухаж амраана. За, ингээд 4 хувааж амраасан гурилаа одоо ингээд элдэж пряника хийвлээ. За, элдэхтэй бол бас нэлээд зузаавтар элдэн. За, 7-8 мм-ээс 1 см орчим. За, хэр зузаан идэх гэвэл 1 см хийхэд болно. За, миний хэвний тойрогны хэмжээ бол 3.5 диаметрийн хэмжээтэй жижигвтер ийм бүр дугуй хэвээр хэвлэж гаргасан байгаа. За, ингээд элдсэний дараа хэвлэж бэлдэнэ. За, ингээд хэвлэж бэлдсэн пряника 20 минут орчим 180 градусын төхөөгөнд чигнээд гаргана. За, энэ пряник гэдэг энэ боовны талаар судалж үзсэн. Тэгээ 1800-аад оны үед Германд анх хийдэг байсан юм байна лээ. Тэгээд дараад нь Германаас Оросд дэлгэрээд тэгээд Оросоос манад орж ирсэн болоо да гэж бодож байна. За, бид нарыг хүүхэд байхад пряник гэж маш их зардаг байсан тийм ээ. За, тэгээд энэ амт бол маш төстэй.
бидний хүүхэд тахтай идчихсэн пряниктай. За ингээд пряник маань жигнэгдээд бэлэн боллоо. За баг зэргийн хөргөсний дараа түрхлэгээ бэлдэн. За нийт 73 ширхэг болсон миний пряникууд маань. За ингээд түрхлэгээ бэлтгэхдээ түрүүн тасалж авсан 2 өндөгний цагаан дээрээ 250 г сахарны пудр нэмэн. За сахарны пудр бол яг зориултын пудрын сонгороо. За 9 чихрийг нунтаглаад тэгсэн ч ямар ч пудрэнд бол энэ юунд тохирохгүй. Зориултын сахарны пудр гэж бичсэн тийм нунтаг 9 чихрийг авч хэрэглээрэй. За ингээд миксердээд үнийг багсаар нэг бүрчлэн бүрж өгнө. За ингээд нэг бүрчлэн бүрсний дараа доотлолт нь энэ овны цаас дэвсээд тэгээд одоо энэ дээдлийн түрхлэгээ хаттал нь байлгана. За ингээд бол одоо оройн хийгээд яхад өглөө нь бол гатаад гоё болсон байдаг. За ингээд маш амттай хүүхэд насны минь амтыг санагдуулсан пряникийг та бүхэн минь хийгээд туршаад үзээрэй. Маш амттай болдог шүү. Анхаарал тавьсан баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай.